Speed Charged автомобиль бэлгүүд байна. Энэ бол таны өмнө үзэж харж сонсож байгаагүй Wrangler 392. Яагаад вэ гэж юу? 6.4 литр V8 HEMI хөдөлгөөр тавигдсан Wrangler-ийн хамгийн дээд зэг буюу Final Boss. $2011 оноос тавигдаж эхэлсэн 3 дугаар генерашны 6.4 литр V8 HEMI хөдөлгөөр нь 470 морин 637 Нм торкоор маш их хүчтэй бол 1950-ад оноос эхэлж анхны генерашн V8 хөдөлгөөр нь Chrysler болон бусад drag racing өндөр хүч гаргах зориулттай машинууд дээр тавигддаг гэсэн мотор нь бусад Dodge Challenger, SRT модельүүд мөн Ram-ууд дээр тавигддагаараа хүмүүс маш сайн мэднэ. HEMI V8 хөдөлгөөр нь турбогүй, суперчаржергүй, naturally aspirated маш их торк гаргадаг мотор гэдгээрээ ялгардаг. Мэдээж агаар сурах нь маш сайн байх хэрэгтэй. Тийм учраас Hydro Guide Air Intake үйлдвэрээсээ суурилж өгсөн байна. Энэ капотон дээрээ доошо. Капотны уртлаас нь харуул мэдээж маш том агаар сурах байгаа. Маш том асуудал гэвэл ус. Гол гатлах юм их бороотой үед ус нь яах вэ гэвэл ус зайлуулах шийдлийг нь гаргаад өгчихсөн. Энэ 1 минутанд 56 литр ус гадагшлуулах хүчин чадалтай. Маш сонирхолтой. Wrangler 392 Final Edition ердөө 3700 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд 3300 Америкта, 300 Канадын зах зээлд, үлдсэн 100-ийнх нь 20 ширхэг нь Монголд, цорын ганц Азад албан ёсоор орж ирж байгаа. Үлдсэн 80 миний бодлоор Араб юм уу, Дубай ч юм уу улсуудаар байгаа. Final Edition болоод ирэхээр 3.6 тонн чирэг хүчин чадалтай урдаан венчтэй болж өгч байгаа. Мөн өнгө болон дизайны хувьд гэвэл бүх Final Edition дээр оруулгууд нь деталууд нь ийм бронз өнгөөр оруулж өгснөөр ялгарч байгаа. Rubicon логоны оруулганаас бронз, мэдээж хажуудалтай Final Edition гэдэг ийм гоёнцэр хээтэй фендер дээр оруулж өгсөн байна. Trailer rate 4x4. You get the point. Бас өнгөцхөн маш сайн ялгарч байгаа ялгаа нь юу вэ гэхээр жижигхэн мотортой хуучны Wrangler-үүдээ бодвол фендер нь илүү өргөн, өөрийн гэсэн будагтайгаа мөн өргөн дугуйтай үйлдвэрээс ирж байгаа учраас нэмэгдэл цаанаасаа экстеншнтэй ирж байгаа гэсэн үг. Урд их гэрэл нь хаалоо LED цагираг гэрэл нь 392 дээр анх удаага тавигдж байгаа. Мөн энэ фендерийн LED гэрэл нь бас жоохон өөрчлөгдчихсэн. Өмнө хүмүүс ийм цагираг гэрлийг aftermarket-аар хийдэг гэсэн бол 392 дээр цаанаасаа шинээр тавигдж өгснөөрөө бас ялгарч байгаа. Өмнөх жижигхэн мотортой Rubicon-удаа бодвол мэдээж дугуйны хэмжээнд 35 инч болж томорч обууд нь үйлдвэрээсээ bedlock-тай маш нь цаашаа ер нь айгүй үнэтэй обууд гэж биш үйлдвэрээсээ тавигдж өгж байгаагаар маш том давуу тал болж өгж байгаа. Үний хувьд ойролцоогоор нэг обууд нэг Aqua хавцаа юм шиг байна. Машины жин өөрчлөгдөөд машины характер нь шал өөр болж байгаа учраас Jeep Rubicon 392-д зориулж тусгаалan өөр амарчин хийж өгсөн байна. Сайн харвал бас л бронз өнгийн оруулахтай байна. Том мотор тавигдсанаар мэдээж өмнөх моделээс 300 кг-аар илүү хүнд болж өгж байгаа. Ингэснээр мэдээж дагаж явах үед анги илүү бахим, зузаан, бат бөх болох нь ойлгомжтой. Яг үннийг хэлэхэд бол би хувийн сонирхол бол Wrangler ерөөсөө сонирхдаггүй. Яагаад вэ гэхээр миний хувьд бол жоох юм илүү хүчтэй машинууд сонирхдаг юм шиг санагддаг. Гэхдээ HEMI суурилсан Wrangler-ыг одоо унж үзэхгүй гэдэг яах вэ? Гიშгэж үзье. 540 морины хүч 690 Нм торкоор машигдаг Mustang GT 500 Shelby V8 5.4 литр supercharged механик 6 араатай. Бас Америк булчингийн том тодорхойл болсон машиныг ямар ч aerodynamic-ийн зүсэлтгүй 6.4 литр HEMI мотортой Wrangler-тэй шулуун замд тавьж үздэгэ. Америк булчингийн эсрэг Америк булчин. Тэгээд надад Монгол булчин бас ирсэн байна. За ирсэн баярлалаа. Билгүүдийнхээ урилгаар амар эдийг тестлэхээр ирлээ. Чи одоо ерөөсөө Америк булчин гэдэг байгаа штэ бас. Та нар уусаа харахад уусаа харагдаж байгаа хэ мэдрэгдэж чинь надад одоо чи баг өнөртөж чинь. Тэр сонсогдож байна. Амар. Сүрдмээр хааз мааз амар авч л тээ. Одоо яг суугаад үзье. Одоо тэрийг суугаад харъя. Онж үзээгүй штэ. Үргэлжлэлийг
Орыг бас. За сой. Шарамараа тэр амар явах юм. Тийм. Засвал дээр бол яг ингээл нэг том машины перформанс амар ингэхгүй. Яг шорон дээр яг ой амарч яг машиных нь онцлогуд нь мэддэгтэй энэ мотортой яг халзах юм. За. Өнгөнэ. Одоо тестлээ. Жалгаас олсон. За яа ч соёл хүмүүс юм. Хизээ зүг хэрэгтэй. Соёл амар гарч ш тэ. Амар ш гарч ш. Шил би ялч нь хойдлоор мэждэг болохоор гараанаас гүйцэхгүй л байгаа л та. Тэгээ холын зайндаа бол намхан машины давуу нь гарч ирээ. Энд чинь өндөр хурднаас жоох ингээд том машин болохоор ялдчих. Салхи төсөл устгаа. Шил би бол амар гарчдаг байсан. Энэ тэгээ юу юм бэлээ? Дандаа дөрөн дугуй мэждэг л гэдэг. Яг энэ том мотор төр бол. මොකද тэхгүй бол юу болдгоо л байх л та. Хойдлоор мэждэг гэж болохгүй л хэрнэ. Аюултай яа аюултай тий. Жижиг мотортой бол хойдлоор мэждэг гэдэг л. Энэ дэр зөвхөн дөрөн дугуй. Урд тойно дифференциал цааш л шүү дээ. Мотортой гэдэг бол 6 мотор юм. Амар тий 6 мотор зөвхөн V8 тий. Тий. Одооний тэгэл нөгөө Eco Boost RAM RH өндөр дээр тавьж байгаа ш. Дандаа жижигхэн тор бат хөдөлгөөд байгаа ш. Тий. Энийг халцсан. Гинт амар сонин шийдэл гаргаж ирсэн. Явдлаас гоё бакин тий. Тийм. Яг л юм онц юм шиг л мэдэрч байна. Тий. Тэр багийн машин бол ингэж мэдэрдэг шүү дээ. Ямт нээр сонсогдоод байгаа зү. Ингээд чимээг болгочихсон. Тийм шүү дээ. Тий. Wrangler ч анх нэг 1940 онд Америкчууд ч дайнд зөвлөж хийжсэн юм бэлээ. Willys MB гэдэг. Тэгээд 1970-аад оноос Willys нь American Motor Corporation гэдэг тийшээ ингэ зараад тэднэр нь явандаа ингэ фармерууд болон өдөө амьдардаг хүмүүст гэж баг бараа хийж байгаа. Явандаа ингэ зам дээр 1980-ад оноос яг зам хүн болгон зориулж хийгдээд. Тэгэл ерөөсө тэрнээс хойш ингэ нэр хүнтэй хадгалсан. There is only one гэж ярьдаг. Тэгээд ингэ яг адилхан юм хэлбэртэй өөр шорон замын машинууд байдаг ч гэсэн яг ийм их тоноглох дээвэр мэвэр навж болдог их тоног авдаг машин бол зөвхөн Jeep Wrangler л гэдэг гэдэг. Тийм үү? Эсвэл тоглоом шиг л байлаа шүү дээ. Яавал яа. Миний яг тийм аюулгүй өсөлт нийцүүлж болж байгаа хүмүүс. Хүн яамаар тий. Хаалгын салгаж салгачих. Дээврийн салгаж салгачих. Тулсан газар амар явдаг гинэ. Богинохон болохоор манайхан ч амар шавар юм хүн дундаг. Гэхдээ энэ модель бол яг тэр стереотип агдээд төрлөө жоох өөрчлөөд заа жоохон галзуураа гээд засмал замд ч хотын юм ингэж. Засмал зам хотын одоо энэ бас нэг машины соёл байгаа дээ шүү дээ. Том мотортой ингэж ундаг соёл. Тэрэн рүү ингэж арай өөрчилж орж ирж байгаагаар л амар ялгарч байгаа. За тэгэхээр хотын төвд ирсэн байна гэдэг. Өмнө 8 инчийн дэлгэцээ 10 инч болгож томруулсан гэж 25 оны одоо энэ гарч байгаа модель. 24-өөс яг гарч эхэлсэн юм шиг байна. Гэтэ 25 энэ бол 25. Дэлгэц нь 10 инч болоод мэдээж дээвэр нь авагддаг машин учраас салууны бүх хэд анги нь ямар ч ус болон бороонд дээвэргүй явж илаа гэхэд бол ямар нэгэн чих ямар ч асуудалгүй гэж байна. Энийгээ буулгаад энийг ингээд энийг ингээд дөрөв цэгтэй юм. Энийг авчдаг юм бол.
Ингээд авчихсан шүү дээ. Тэгээ дундаа ч юм бийдэг юм. Тийм бар байхгүй. Дээвэр навагддаг машин дуу тусгаарлалт болон өвөл хэрэг хүүтэн орж ирдэг вэ гэхээр зүгээр үүдэг гинэ. Яаж юм гэсэн чинь энэ төмрөөс 5 дахин хүчтэй онгоцны тусгаарлалт гэдэг материал. Ингээ хөрсөн чинь нэрэл онгоцны цонхны салаамж цагаан өнгөтэй ингээ дандаа налж унтдаг. Яг тэр юм шиг. За this is tutorial. One Чөөс хөнгөж юм. аваа явчихдаг. Ерөөсөө ингээл болоо юм. Ийм амархан. Ингээд тэрэлж байна. Тэрэлж байна. Тэгээд энэ бол авагдчих бас болно гэсэн. Одоо энэ ингээд тэр чигтэй ингэж авагдтал. Тэгмэд энэ каркас нь ингэж харагдаад яг дээвэр нонгорхоо YouTube машин шиг хаалгыг авч болдог гэсэн. Тэр бол зүгээр энэ хоёроос нь ингээд авчдаг гинэ. Энэ хоёрыг аваад хаалгыг ингээд салгаад байна. За салооны үед тэгвэл ингээд бүтэн арьсан оруулахтай хөгжим ингээд 1 2 9 төрлийн хөгжимтэй багажнда сабвуфертэй альпайны хөгжимтэй хөгжмөөс нь болж хүмүүс авдаг гэж шүү дээ. Онцлог нь юу вэ гэхээр дээврээ авсан ч гэсэн яг тэр дууралт авч үлддэг гинэ. За мэдээж cruise control байна. Машин дагдаг юм шүү дээ. Дагдаг cruise adaptive cruise control юм байна. Уртлын машин хурдаа тааруулж авчдаг. Ядарсан үед мөд болж хэцүү. Айгу амар шүү дээ. Тэгээ өрүүлнийхээ энэ paddle shift-ийн доор нэг юм хөхний төвч 2 төвч байна. Энэгээр ингээ хөгжмөө медиагаа тааруулаад хөгжмийн чанга дуу. Тэрний төвчлөр юм аа. Чанга сулаа ингээ тохиолдог юм. Дээр дараа төвчтэй. За гар картантай. Тэгээ ингээ бронз оруулахад нь ингээ байгаа л юм. Суудал дээр хүртэл. Арьс нь мэдээж 24 оноосоо эхлээд одоо энэ 25 он өмнөх генерашны бодвол бүх байж болох юмдаа сайжруулсан гэж байна. Хамаагүй сайн төрлийн арьсаар хийсэн. Энэ бол ус цаснд ямар ч асуудалгүй. Энэ Gorilla Windshield гэж байна. 2 давхар. Ягаад энэ онцолж ярьж байгаа вэ гэхээр энэ G class болон ийм Jeep Wrangler тэгшхэн windshield-тэй машинууд, салхины шилттэй машин. Чулуу үсрээр айгүй амархан хагарч чаддаг. Энэ бол 2 давхар хамаагүй багтах гэж байна. Дуу тусгаарлалтын үед бас хажуудлын 2 цонх нь 2 давхар болсноороо дуу тусгаарлалтаа хамаагүй сайжруулж байгаа юм байна. Өрсөлдөгч Ford Bronco шүү дээ. Яг энэний араас одоо нөхөж ирж байгаа юм шиг. Тэр болохоор купе спорт машин шиг юм араамгүй байдаг гинэ. Одоо энэ бол араамтай шүү дээ. Тэр нь араамгүй байдаг гэж. Тэгэхээр яг өндөр хурд модон дээр салхины дуу нэг жоох орж ирэх боломжтой л юм байна. Ингээд тош машнууд нүртэл ингээд хамгаалалттай ч шүү дээ. Type-C, aux, of course. За тамхины оролт. Наач тэг тамхины оролт юм уу? Чи юу оруулмаар байна? The air condition, touch screen. За. Дээврээ онгойлч гоё юм шиг. Тэ. Одоо ингээд салхи татуулаад өөрөө баг мотор болчих юм шүү. Өөрөө. Тэгээ яндангаа ингээ хаасч чинь хамгийн гол нь. Чанга яндантай ч гэсэн ингээ хаасч. Өөсмөөс. Яг хоо хамгийн гоё юм нь Европ стандарт яндангууд сулраад идэх гол ингээ утаа шүүлтэн баасан юм. Америк машин болохоор яг тэр тоох. Тийм ш чанга. Тэр нь гоё. Тэ. Үйлдвэрээсээ чанга ирж чинь ийм яндангийн тохиолдолтой юм. Километр хэд лээ? 83 шүү дээ. 83. 85 кг чинь. За бараг л хөрөх гээд байна те. Бараг л болчих. Таас бол зүгээр хөлчөөж. Яг ингээд суугаад яг л таарч. Тест subject. Тест subject. Жан голлоо суудаа. Тэр ингээ онцсон ч болох юм. Гэж үгүй. Голлоо суудаа. За одоо хойдлын судалж бол юунд их ашиглагдгийг мэдчихэж байна те. Тэрстэй. Дээвэр дээр бол гайгүй тустай. Гайгүй юм шүү. Байгаагүй юм. Суудлаа урагшлах ч те. Тэ. Гайгүй юм байна. Тэгээ final edition дээр ийм ширээтэй болсон гинэ. Тэгээ хөндлөнгөөс харангуут ингээд машиных нь уг дизайн, нүүрний дизайн ингээд харуулсан байна. Энэ айгүй гоё юм. Final edition-ийнх нь одоо байж гэх юм багажныхын дотор л хаалга дээврээ салгасан тохиолдолд болтуудаа энд нь ингээд хадгалцдаг юм. Энд нэг юм антинтай байдаг шүү дээ ер нь. Яг эн чинь антинтай байсан шүү дээ өнгө загварууд. Яг энд ингээ антинтай байдаг байх гэсэн чинь тэр антиныг энд ингээд энэ гинэ энэ. Энэ бронз өнгөтэй. Энэ бол антин. Би бүр гайхаад орчин үеийн шийдэл. Технологи. Антин хүртэл зүгээр юм стикер шиг болсон. Ер нь нэг юм л байна да. Мангас юм аа. Үнэхээр хэлэх үг алга. Ялчгүй final edition гэсэн шиг л машин байна. За. Маш баярлалаа. Баярлалаач. Ирсэндээ. Нэр төр хэрэг байла. Нэ. Тэгээд Jeep Wrangler 392-ыг Ингүүн Баатартай өнөөдөр хамтдаа тестлээ. Харьлаа. Баяртай. Сороогоор тестлж чадсангүй цоошин машин болохоор санаа зовоод
Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа. Баярлалаа баяртай.